За сайн мэдсэн өдрийн мэнд хүргэе. За Пүрүс 52 болон 55, 51, 50 гэдэг загварууд дээр манайха хоорондоо нэлийн тийм маргалдаад идэв шүүн хоорондоо. Пүрүс 52-ыг бол үнэхээр төмөр сайтай, төмөр зузаан машинуудад шал өөр төвшөнд одоо жишээ нь одоо юу гэдгийг арай илүү баг 2 м-ийн зузаан төмөртэй учраас илүү хүнд чинтэй илүү гоё явдаг гэж ярьж байна. Нэг бол салааны материал пиавар дотор тал явах хэдийгүүд нь шал өөрөө бүр илүү тансгаа гэж ирж байна. За үнэхээр үний юм бодлоо юм бүгдээр хоорондоо ярилцъя. Ярьж өгөө. За Пүрүс 55 маань болохоор шинжлэгдсэн загвар байгаа. За ягаад би Пүрүс 55-ыг онцолж байгаа юм бэ гэхээр Пүрүс 55 маань анх удаа Пүрүсэндээ хоноо цахилгаан редукторыг суулгаж өгсөн. Редукторыг суулгахдаа өмнө ашиглажсэн Stima RX 20-аар Alphard, Wilpire, Kulugger гэдэг эдгээр дээр ашигладаг 2 FM гэдэг моторыг сольж олсолоод шинээр 1NM гэдэг шин цахилгаан моторыг Пүрүсэн дээрээ суурлуулж өгсөн хойд редукторыг. Энэ болохоор маш бага тоогоор илүү чадaltaй ажиллах боломжийг олгодог. Пүрүсэндээ бол хангалттай дим өгдөг гэсэн хонос. Энд ажгүй сайхан явуулчихна. За би одоо ингээ Пүрүс 55-тай уул ойроо дээр ингээ гараад ирсэн байна. Ерөнхийдөө бол нэлээ эвгүй цастай байсан ч тэр ер нь нэлээд дайжгүй сайн явдаг өөлөх юм байхгүй. Зөвхөн 2 дугаар нь ажиллаж байгаа машинууд бол бүр хамаагүй илүү бүр шал ондоо төвшөнд явж чадна гэсэн үг. Би өмнө өөрөө камер тавьжсэн, сайч унж үзчихсэн, Пүрүс хэрч унжсэн, 30 унжсэн. Ингэж явж чад Пүрүс 55-ыг сайн судлаад тэгээд өөрөө авсан байгаа. За яагаад 55-ыг одоо 52-ын доор оруулж ирээд байгаа юм бэ гэдэг шалтгаан нь одоо энэ Пүрүсний нэг ширхэг батарей 1 кг 40 г жинтэй байдаг. Тэнгүүд энгийн Пүрүс одоо 50, 55 эдгээр загвар маань болохоор 28 ширхэг батарейтай байдаг. Тэгэхээр жингийн хувьд болохоор 28 ширхэг батарей 28 кг тэгээ гадны корпустой нэлээд үсрэг 40-50 кг болох байх. Тэгэнгүүт Пүрүс 52 ягаад илүү хүнд гэдэг энэс хүнд гэдэг юм бэ гэхээр жингийн зураг 70 кг жингийн зураг гарч байгаа. Энэ машин маань болохоор 1400 за нэг нэрэлэхгүй бас зурчвал за 1460 кг жинтэй. Гэхдээ энэ машины хоног опшн болохоор A Premium Touring Selection гэдэг ийм загвар байдаг. Пүрүс 51, 55 дээр A Premium Touring Selection гэж байгаа. Англи. Тэгэнгүүт Пүрүс PHV-ийн хамгийн дээд англи нь A Premium гэдэг загвар байгаа. Touring гэж бол байхгүй. Учир нь ягаад Пүрүс 52 дээр Touring гэдэг загвар өгөөгүй юм бэ гэхээр нөгөөсөө холын тийм Touring хийх зорилттой биш үгүй. Ойр ойрхон цэнэглээд явах юм бол илүү хот дотроо хэмнэлттэй гэсэн. Тэгээ цэнэгээрээ бүр сүүл дээр Пүрүс 60 загварын цэнэгэлдэг загвар маань 65 км явдаг. Тэгэнгүүт 52-ын цэнэгэлдэг маань Улаанбаатарын нөхцөлд за ийм амар төгжрэлтэй хэмжээний үсрээл 40-50 км явал баг тэгээ нормал гэсэн. Тэрнээс дээшээ гарахгүй хаа. За тэгээд 52-ыг та нар ягаад хүнд ягаад үнэтэй гэж бодоод байгаа юм бэ гэхээр 52 загвар маань болохоор үйлдвэрээсээ 8.8 кВт-ийн литиум буюу шингэн батарейтай байдаг. Одоо энэ Пүрүс 55 загвар дээр байгаа хуура батарей, энэ ч яг хуура бол биш. Тэгээ шингэн. Тэгээ литиум гэдэг зүйл энэ батарейд байдаггүй. Одоо химийн нэгдэл гэсэн үг. Тэр нь байхгүй учраас энэ батарей илүү одоо юу хин хүүтэн нөхцөлд доктортой ажилтнад улаан нөхцөлд ч илүү доктортой баталгаатай ажилтдаг. Анхаанаасаа тийм учраас энэ батарейг бүх машинд тавьсан гэсэн. Alphard RX гэл бүх одоо Toyota-гийн бүх машин ийм батарейтай байгаа. Одоо бүр сүүлд энэ 51-ээс хойшоо ингээд батарей шинжлэгдээд зарим нэг машинууд дээр ийм литиум батарей тавьсан. Тэгтэл зарим нэг том мотортой машин дээр тавьсны дараа жоохон алдаа заах магадлалтай байгаа гэсэн. Энэ батарей өөрөө жоохон эмзэг талтай гэсэн. Монголын нөхцөлд. Дулаан нөхцөлдөө бол хамаагүй нэг жин хөнгөн батарей жижиг тэгээ чадал нь бага тийм байдаг. Тэгээ яаж жин хөнгөн болоод байгаа юм бэ гэхээр одоо эн чинь 1.3 кВт Пүрүс 50, 55-ын батарей чадал нь тэгээ 28 ширхэг байгаа. Нийтдээ жижигний цээлүүд үлээс нэлээд олон цэлтэй 7.2 вольтын 6.5 ампер цагтай хэмэд тийм батарей нэг ширхэг. Тэгээ нэг ширхгийн жин 1 кг 40 г. За тэгэнгүүт
51-ийн битэрэ болохоор бүр илүү хөнгөн байдаг. Энэс хөнгөн тэгээд чадал нь болохоор баг 2 дахин бага байдаг гэсэн үг. 0.7 кВт байдаг. Шингэн битэрэ нөгөө литиум гэдэг битэрэ. Тэгээд тэр битэрийн маань өртөг маань өөрөө илүү үнэтэй байдаг. Энэ битэрэ маань хамаагүй хямд төсвөр үнээр үйлдвэрлэгддэг бол 51, 52, 35 плюс 35 эднэрийн битэр литиум учраас өндөр өртгөөр үйлдвэрээс гардаг гэсэн үг. Тэгэхээр энэ машины төмрийг зузаалсандаа болж үнэн өсөөгүй, энэ салааныг илүү сайн чанартай хийсэндээ бас болж үнэн өсөөгүй. Юунаас болж үнэн өссөн бэ гэвэл зөвхөн тэр батарейнаас болж үнэн нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ батарей нь яг ямар зорилгоор хийсэн бэ гэхээр одоо нэг тодорхой зайд явдаг заяа өглөө нэг 50 км орчим явдаг. Тэгээд тэндээ очиод цэнэглээд буцаад дахиад 50 км орчим явдаг. Тийм хүмүүст Синкогийн хинэгөө хэмнэлт үүсгэхийн тулд энэ машиныг зохион бүтээсэн. Түүнээс яг тийм бүр хоолын одоо уртын аялалд довтон явах зорилтоор үйлдвэрлэегүй. Тэгээд дээрэс нь батарей багажны ард хэсэгт байрладаг. Судлын ард хэсэгт. Ерөнхийдөө запас тугамгуу хийх ямар ч боломжгүй батарей тавьсан байдаг, том батарей. Тэгээд тэр батарейг тийм их батарей учраас халалт их явагдана. Тэгээд тэрнийг хөргөхийн тулд бүр 2-2 вентилятор тавьдаг сенс. Ерөнхийдөө бол одоо энгийн пүрс 50-55 эднээс хамаагүй илүү нүсэр болж өгдөг хойд батарейны асуудал нь. Тэгээд бас ингээд бодохоор одоо энэних 1 кг нэг батарей 1 кг жинтэй байгаа юм чи 28 кг болчихсон. Тэгэнгүүт одоо тэр энгийн батарей одоо PHV гэж цэнэглэж байгаа батарей нь болохоор 120 кг жинтэй байдаг. Тэгэнгүүт яг энэний батарейг бол тавиад тийм 120 кг болохгүй 190 ширхэг байх хэрэгтэй юм билээ. Хэрвээ энийг бүр тооцсон бол. Тэгэнгүүт энэ 190 кг жинтэй болно гэсэн хонооцсон батарей. Тэгэхээр маш хүнд болчихсон энэ машины хувьд. Тэгэнгүүт угаасаа литиум батарей, шингэн батарей жижиг тэр одоо арай бага жинтэй батарей ашиглаж иж машины жин арай хөнгөн болно гэсэн үг. Тэхийн тулд литиум батарейг ашигладаг бүрүүсэн дээр 8.8 кВт гэсэн үг. Тэгжиж хөнгөн болж байгаа. Түүнээс яг энэ одоо эднэр дээр ашигласан 55 дээр ашигласан 50 дээр ашигласан батарейг тийм олон ширхгээр нөөрөх юм бол машин бүр хүнд дээр бүр хүнд болно гэсэн үг. Бараг нөгөө нэг ашиглах тэр тогоороо явах чадамж гэдэг зүйл бараг гарахгүй. Тэгэхээр бол тухайн үйлдвэрт бол ямар ч тэр нэг үйлдвэрлэлд бараг ямар ч шаардлагагүй цагийн гарц гэсэн үг. Тэгээд литиум батарей ашигладаг. Литиум батарей маань өөрөө маш өндөр өртөгтэй үнэтэй үйлдвэрлэгддэг. Тэгэхээр машины үнийг өсгөж байгаа. Дээрээс нь мэдээж энэ гэрэлний хэлбэр, тэгээ хойд гэрэлний хэлбэр, энэ гэрэлний хэлбэрээс өөрчлөгдлөө ингээд машин дээр одоо нэг шинээр одоо энэ пүрс одоо 50 гэрлийг өөрчлөөд өөр гэрэл авч тавиад байгаа юм биш. Үйлдвэрээс гарахтаа тийм гэрэлтэй гэсэн. Түүс нэг тийм загварууд дээр бол нэг амар үнийн зүрх үүсгээгүй. Зөвхөн батарейн дээр үнийн зүрх үүсэж байгаа. Тэгээд тэр дотор салон хийцэл дээр бол бас нэг амар үнийн зүрх үүсэхгүй. Ягаад гэвэл яг ялгаагүй материал авж байгаа, ялгаагүй юмнуудаа хийж байгаа, хийдгэрээ хийж байгаа. Тэгээд моторны тал дээрс мотор яг ижилхэн туулах чадварууд ижилхэн Brus 55 маань болохоор ханаа зэтгүүртэй учраас бүр шалгондоо 2 дахин илүү явна гэсэн үг. Ягаад гарч чадахгүй юм бэ зүгээр гараа авчих боломжтой. Тэгээ мост машины ялгаа хоёр тэндээ байдаг. Гэтэ манайхан болохоор мосттай гэхээр заавал мотороос нэг араад хийгээл тэгэл хойд дуун залгагдаад тэгж явж мост гэж ойлгодог. Яг үнэндээ бол цахилгаан цахилгаан юмнууд бүгдээрээ хүчгүй гэсэн үг бол одоо сүүлийн импактууд байна, хөрөөнүүд байна. Бүх юм цахилгаанаар ажиллаж байгаа. Цахилгаан бол ер нь баг хамгийн хүчтэй. Цахилгаан ягаад хамгийн хүчтэй гэж хэлж байгаа юм бэ гэхээр цахилгаан өөрөө тогнол байх юм бол хязгааргүй хүч гаргах боломжтой. Тэрний хүч хязгаарлагдсан бол биш гэсэн үг. Бензин моторын хүч хязгаарлагдсан бол ягаад гэвэл тэр турбоны тусламжтай, цилиндрийн тусламжтай өндөр эргэлтээр хүч гаргадаг. Тэрнийг бүр дээшээ цахилгаан моторыг давж тийм хүч гаргуулахын тулд маш илүү их бензин хэрглэж ижил тийм их хүч гаргах боломжтой. Цахилгааны хувьд бол шалгондоо тогнол байх юм бол тэр хүч гарна гэсэн. Тэгээ хамгийн гол нь эвдрэл илэгдэл нөгөө одоо шаталтаас болж илэгдэл үүсэж байгаа шүү дээ. Койлц тэгэл тос заавал хэрэгтэй. Тэгвэл цахилгаан моторын хувьд тийм илэгдлүүд гарахгүй. Яг тэгвэл тогоор ажиллаж байгаа. Дотор нь зүгээр соронзон хөдөлгүүр байрладаг. Нэггээр бол нөгөө одоо шатг матган дуусчихгүй гэсэн тийм ойлголт байхгүй. Зүгээр соронзон цахилгаан хөдөлгүүр байдаг. Тэгэхээр ямар нэгэн эвдрэл гэмтэл авахгүй гэсэн. Их даваа талтай. За тэгээд үнийн зөрүүний хувьд болохоор Brus 50 загвараас Brus 50 загвар нэг 7-2 орчим төгрөгийн илүү үнэтэй. Ягаад гэвэл нөгөө батарейны явсан маань болоод үнийн зөрүү өсөж байгаа.
Түүнээс машины гүү зүүн нэг нь 100 төмөртэй, нэг нь нингэн төмөртэй биш. Яг ижил дугуун байс, яг ижил урт, яг ижил хийцтэй. Түүнээс нэг нь амарлаг одоо 0 төмрөөр игээд нэгийн зүгээр төмөргөө хийцэн биш. Яг ижил гүүцөвтэй. Платформ нь яг ижил гэсэн үг. Харин яагаад нэг нь арай жоохон зөөлөн яваад байгаа юм шиг мэдрэмж өгöd байгаа гэвэл хойноо 120 кг-тэй батарей ачсан учраас хойно баг 2-3 хүн суудсан юм шиг жин өгч чинь бүр тэр 120 кг чинь одоо энэ жолоочийн ард суугаад байгаа юм биш. Бүр хойно багажин дотор тавьчих жоохгүй. Тэгэхээр багажинда 120 кг одоо нэггээр бол баг 60 илийн гурил 2-ыг ачицсан яваад байна гэсэн үг шүү дээ машин. Тэгэхээр чи мэдээж хойно тэр чинь дарж өгөөд явдлын зөвлөхөн болгочихж байгаа. Харин жингийн зөрүүний хувьд болохоор 55-аас нэг 70 кг л илүү хүнд байд юм лээ нөгөө батарейн том. Батарейн бараг 6.7 дахин том гэсэн үг шүү дээ. Тэгжиж нөгөө хойно тийм том батарей аччихаар хамаагүй зөөлөн юм шиг мэдрэгдэнэ. Гэтэ 52-ийн хувьд бол явдал нь их амар ялгаа гарахгүй дээ. Энд чинь бас хойно бас хөрхөн жинтэй байхгүй. Энд чинь яг 50-аас бол хойно бараг нэг дунджаар нэг 50 кг-ийн илүү нэмчихэж байгаа. 5 болнууд байна. Тэгээд хойд сэтгүүрийн мотор байна. Хойд багажин дээр дахиад инвертер байгаа. Ингээ явахаар нэг 50 кг орчим жин нэмчихэж байгаа гэсэн 50-аас. Ингийн 50-аас. За хамгийн хөнгөн жинтэй нь болохоор 51 загвар байгаа. Ягаад хөнгөн юм бэ гэхээр хойно янз бүр илүүдтэй юм байхгүй. Зүгээр 50-ын батарейг л шингэн батарей болгоод хөнгөлчихөж байгаа гэсэн. 0.7 кW болгоод. 50 батарей болохоор 1.3 кW байдаг. Тэгээд тэрүүгээрээ ялгаа өсөж байгаа. Яг нэг жоохон үнийн зөрүүтэй байгаа шалтгаан болохоор тэр нөгөө шингэн батарей маань арай жоохон үнэтэй ч жогсох. Гэтэ бүр амар хол зөрүүтэй биш. Сэрэл сая төгрөгийн зөрүү үүсгэж гэсэн. Тэгээд дугууны бэс яг ижил зөвхөн хойд багажинд байгаа батарейнаас бол жингийн зөрүү үүсэж байгаа. Түүнээс нэгнийх нь төмөр нэмг, нэгнийх нь төмөр нь цуцаан гэсэн ямар ч ойлголт байхгүй. За яг та өөрөө ингэ сонирхоод яаж би зүгээр ингэ 50 км дотор ингэ банк цэнэглээд явъя гэж бодож ивэл 52 аваад унжуулна. Цэнэглэх шаардлагагүй би зүгээр бензинээр явна гэж ивэл 51 55 удаа сонгож болно. Гэхдээ 51-ийн батарей шингэн учраас өвлийн нөхцөлд ер нь жоохон ажиллагаа нь мууддаг. Тэр нөгөө хитрхи их уралд орж ийж нөгөө цэник хурааж, цэник алддаг, цэник буцааж гаргадаг юм билээ модулна. Тэгэхээр одоо энгийн бидний ашиглаад байгаа батарейн хамаагүй илүү их хөдөлгөөнтэй байж тэр батарей ажилладаг гэсэн үг. Тэгэхээр өвлийн нөхцөлд хаз 20 градусаас дээш нөхцөлд ерөнхийдөө бол зарцалт үүснэ гэсэн үг. Уралд орхон заавал нөгөө батарейн дотороо бодисууд одоо молекул юу гэдгийг тэднэр нь ийш тийшээ шилжиж үүсгээ нэг рүү нэвтэлж гараад тэгээ нөгөө тэн дээр очиод буцаад цэнийг алцах үедээ буцаад нөгөө тал руугаа шилждэг тийм хөдөлгөөнүүд хийдэг. Тэгэхээр нөгөө уруул явагдаж чинь батарейн дотор. Тэгэхээр тэр маань өвлийн нөхцөлд бол нөгөө доктортой одоо шилжилтөдлөгөө хийж жоохон саадтай хүүтэй учраас биернэ гэсэн үг. Харин хойчин энэ одоо энэ пүрүүсэн дээр уламжлалт бүх машин дээр шилжижсэн батарей маань өвлийн нөхцөлд бас дулаан халуун нөхцөлд ямар ч асуудалгүй проблемгүй ажиллах боломжтой байдаг, хэвийн ажиллах боломжтой байдаг. Тэгэхээр яг энэ хуучин батарей хэдий хямд ч ихлээр давуу талтай гэсэн. Тэгээд өртгөө явж гисэн хамаагүй хямд. Одоо тэр литиум батарейг Монгол солихээр одоогоор бол бараг сэлбэгөөр байгаа. Харин энэ батарей маань энгийн батарей болохоор Монголд нэг ширхэг нь 50-аас 70 мянган төгрөгийн үнэтэй өөрөө аваад солих боломжтой байдаг. Заавал тэр одоо пүрүүс одоо энэ батарейг яах вэ гэж санаа зовох шаардлагагүй өөрөө задлаад солих бүрэн боломжтой. Зөвхөн тестер багт хангалттай гэсэн. Зөвхөн цахилгааны тестер. За тийм байдаг. Яг миний одоо ингээд судалснаар бол хамгийн тохиромжтой нь пүрүүс 55. Ягаад пүрүүс 55 хамгийн тохиромжтой юм гэхээр өвлийн нөхцөлд хэлбэлзэлд орохгүй батарейтай. Зүүнний нөхцөл төр хэрвээ батарей янз бүрийн асуудал үүсэх юм бол би өөрөө задлаа солих боломжтой. Зүгээр ширхгээр солиход болно. Нэг үсрээл нэг юм хоёр ширхгэл жоохон муудаар нурсан тохиолдолд машины батарей алдаа цаадаг. Түүнээс бүгдээрээ зэрэг мууддаг батарей. Тэгэхээр би нэг үсрээл нэг 140 мянган төгрөг багт л өөрийнхөө батарейг өөрөө янзалж гин гэсэн. Харин тэр шингэн батарейтай тохиолдолд бол жоохон илүү зардал үүсэх бах. Шингэн батарей маань өөрөө бас яг одоохондоо бол сайн шингэн батарейн талаар сайн мэдчихэж байгаа юм алга. Утасны батарейгаар бол одоо литиум батарей iPhone 12, X,
LG гэл ер нь бүх Lion гэдэг батарей ашигладаг. Энэ батарейнуудыг өвлийн нөхцөлд гарч хасгарн градустай хавтууц 50% цэнэгтэй байлаа гэхэд гарч ирэх нэг жоохон ингээл бичлэг хийгээл гадаад ааруулхад л шууд цэнэггүй болон унтарчдаг. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр утасны манай батарей зарцж байгаа учраас цэнийг дамжуулах боломжгүй болоод шууд газар дээр өвлийн нөхцөлд хөлдөөд унтарч чинь гэсэн. Тэгээ буцаад кисээд ирэхээр зүгээр хийвэн. Батарей цэнэгтэй болоод ажиллана. Яг энтэй ажиллах нь литиум-ион гэдэг батарей өвлийн нөхцөлд бэрдэг. Тэр батарейгийн болохоор энэ пүрүүснүүд ашиглагдсан байгаа. 51, 52, 35 гэдэг загварууд ашиглагдсан байгаа. Дээрээс нь юунууд бас ашиглалт юм билээ. Бүр он золоо, ер нь жоохон он золоо машинд бас тийм батарейтай болж орж ирж байгаа. Яг даваа тал нь арай жоохон хөнгөн жинтэй, арай илүү 100-ны дулаан үлрэлттэй илүү бага идэвхтэй зорилгоор ашигласан боловч Монголын нөхцөл болохоор биернэ. Тэг одоогийн нөхцөл байдлаар миний харснаар л би 51 дотор суугаад хот дотор идж байгаа эдэлж нарахад яг миний шинтэй ижлэхий идчихсэн. Тэрний амар шатхуу хэмнэж бол шалахгүй юм байлээ гэж бодсон дотроо 50 загварыг бас унж үзсэн. Эцний хувьд бол бас 55-аас ямар ч ялгаагүй иддэг билээ хот дотроо. Юусе огт ялгаа авахгүй иддэг. Харин Purus 55-ыг яагаад их иддэг гэж хүмүүс яриад байгааг нь сайн ойлгохгүй байгаа. Нөгөө загваруудын минь хүмүүс авахгүй болчих учраас 55-ыг жоохон доошоо дарддаг, их иддэг гэж ярьдаг юм болоо даа л гэж бодоод байгаа. Би бол 51 50-тэй бол харьцуулж үзсэн. Яг хот дотор идж байгаа эдэлт бол ямар ч ялгаагүй яг ижил иддэг юм бэл. Шулундаач гэсэн их амар ялгаагүй иддэг юм бэл. Тэгэхээр хэрвээ үнэхээр тань Purus-ыг сонирхож байгаа бол 55-ын л эргэлзэлгүй авал гэж зөвлөн миний зүгээс бол ягаад гэвэл энэ чи өөрөө энэ нэгдүгээр энгийн батарейтай, хоёрдугаар хойно редуктортэй цахилгаан мотортой гэсэн. Энэ цахилгаан мотор болохоор сөөхөн хүчтэй мөшгдөг юм билээ хойноос. Аадсан сайн камерын дэшээ санаатад нь өгсөж чадахгүй байна. Purus 55 бол ямар ч судалгүй тийм мөстэй зам дээр зүгээр л хүсээ өвчин цастай өөд. Уул руу одоо яг одоо энэ миний гараад ирсэн байгаа энэ уулан дээр би үйл ингэж гарч ирсэн. Өвөлтөө одоо энэ саяхан штэ. Нэг цас жоохон хайлмагтаад доороо мөстцсэн. Тэгээд дахиад шин цас орцсон. Тийм багт гарч ирсэн. Ийшээ бас нэг Wilpire цуг гарч ирсэн. V6 3500 Wilpire. Тэгээ миний машин бас гарч ирсэн. Энэ уул руу. Тэгээд буцаад буухад бол доор нь энэ тойрдог дээр нь машин төгсч чадахгүй. 4-5 зогссон байсан. Дотор нь байсан машинууд сай байсан, санаатай байсан, Purus-нууд байсан. Тэгтэл Purus 55 энэ дээр гараад ирж байгаа. Ийм л байна. Тэг явдлын хувьд бол 50, 51-2-аас бол хамаагүй зөөлөн. 55-аас бол арай жоохон гатуу байж магадгүй. Яг тэгэхээр хойно нэг 70 кг-ийн ачааны зүрх үүсэж байгаа. Тэгэхээр би энэ Purus 55 хавьталт нэг 60 элийн шууд одоо гурил тавьчих юм бол 52-тэй ижлэхий явдалтай болно гэсэн. Түүнээс энэний 55-ын төмөр нимгэндээ биш, 52-ын төмөр бас зузаандаа биш, бас дугуй нь бас илүү хол ойр, одоо тэнхлэг нь урт крон шиг биш. Яг ижлэгэн тэнхлэгийн бэстэй. Харин зөвхөн хойно 70 кг-ийн жингийн зүрх үүсэж байгаа учраас явдлын зүрх үүсэж байгаа. Түүнээс одоо нэгнийхний салоныг арьсаар хийгээд нэгнийхний салоныг онцгоор хийсэн юм бол биш. Яг ижлэг материалууд ашигладаг. Тэр гэрэл мэрэл энэ хойд гэрэл мэрэл тэр загвараа өөрчлөгдлөөгээ бас жингийн зүрх үүсэж байгаа юм биш ээ. Цэнгийн зөрөө зөвхөн батарейн дээр үсэж байгаа. Батарей нэг нь 120 кг-тэй, нэг нь 40 кг-тэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс бол цэнгийн зөрөө үсэж байгаа. Яг энэ ягаад бусдаасаа хүнд юм бэ гэхээр хойно цахилгаан мотор, тэгээд энэ цахилгаан мотор ажиллах нь баахан цахилгааны утас, тэгээд дахиад дээрээс нь булнууд. Тэгээд өөрөө цахилгаан моторын жин хойно инвертерийн жин гэдэг ийм жингүүд нэмэгдэж байгаа учраас хамаагүй хүнд жинтэй машин болчихж байгаа маа. Нөгөө хоёр загвараасаа. Тэгээ явдлын хувьд бол бүр өмнөх 30-41 градус хамаагүй зөөлөн явж чадна. Харин камерын тавиас л арай жоохон гатуу явдалтай. Яг гоо зүүнний хувьд бол хамаагүй дуу чимээ багассан, дотор салааны хийцэл сайжирсан, пиаварнууд ч гэсэн илүү жимбгэр хийцээтэй болсон. Хөгжимний дугаарт бол ер нь дэжгүй. Нэг амир гологдоод өөлөд за инчтэй гэхээр тийм өөлөд байх юм ерөөсөй байхгүй. Маш сайжирсан. Ганц өөлөх юм өрөөлөл жоохон хүнд байдаг гатуу. Жоохон том дуугаа тавьчаар өрөөл жоохон гатуурч идэв. Түүнээс жижигхэн нэг өөригөө стандарт дуугатай бол өрөөл нэг гатуу мэддэггүй зөөл юм. 17 та дуугаа тэгээ жоохон өргөн дуугаа чигээр өрөөл жоохон
жоохон хүнд болчих юм л. Явж байгаа үед л мэддэхгүй. Зогсоол нэг маневрлж байгаа үед нэг жоохон гатуу ч юм уу гэмээр мэдэгдэнэ. Гэхдээ бас өөрийнх нь өрүүлэн гатуу байгаа нь бас их даваа талтай. Шулуун замд гараад явахаар нэг камер өрүүлэн хийж тийш хөдлөөд өгөхгүй. Их доктортой дажгүй хөвтөл. 160-аар 180 маяг хүртэл нэг камер савж маваад янз бүр болоод авахгүй. Ер нь дажгүй. Асуудал болсон. Тэгээд чинь бүс гарштинтэй гүзөө ерөөсө солиод бүрс 30-аас таарах юм машин юу ч байхгүй. Тэг чи нэгээс ч таарах юм байхгүй. Гүзөө солиод энэ чинь CH-ээр Lexus UX 250 ичгээд тийм машиныг гүзөвтэй болцсон. Яг гүзөв шинжилж өгснөөр явдал нь хамаагүй зөөл илүү доктортой илүү гоё болсон баг юм шиг байна. Тэгээ дотор зай маань ч гэсэн ер нь нэлээд дажгүй шүү. Багаж нь бас өөрхөн томорцсон. Ерөнхий дотор солон тэгээ дотор нь суугаа явж байгаа. Жолооч 91 5 дахь тал дээр бол нэг амир үлгээд байгаа юм уу. Нэлээд дажгүй сайжирцсан. Одоо нэг чөлөө 215 50-17 дугуйтай яг стандартаар нь хилцэх баг. Тэгэхэд бол 250 70-15 дахь 30-аас бол хамаагүй зүйл явчих. Явдал. Тийм байна. Камерээр бол нэлээд өгчөөд камерагаас цаа нэг 15-20 орчим хавил арай нэг жоохон гатуу метрийг юм өгч мэдчихэж. Гэтэ камер яг арай жоохон том дугуйтай л та зузаан 265 60 17 дугуйтай минийх болохоор бараг 1.2 см орчим жижиг дугуйтай нэмгэн. Тэгээ миний хийж яхах нөгөө нуухтай дугуйтай бууд хамгаалдаг. Тэгэхээр гатуу дээр бүр гатуу дугуйтай байх гэсэн. А яг энэ дээр 265 60 17 ч юм бол камерагаас цаа нэг 10% ялгаа гаргах гарна. Явдал. Харин хүчний хувьд бол камер маань 2500-аас хүчтэй. Урд давалтан шалгондоо. Гэхдээ нэг камер тэгэд огцом хурдаарч юу гээх вэ? Аль он залуу аль сайн системтэй шинжлэгдсэн. Тэр нь л зүгээр. 77 км/цагийн мөс тест дээр бүрс 55 цагаар 50 цагаар 51 цагаар өдр тэнцдэг. Харин камерын 50 цагаар тэнцдэг. Доктор мот. Тэгээд ер нь тэгээд миний пүрүсийг сонгож байгаа хүмүүс байгаа юм бол 51 55 л A Towering A Premium Towering Selection гэх хамгийн дээд опшн тэр байгаа. Харин 52 дээр л зүгээр A Premium гэж байгаа. Ингээд амар олон нөгөө юутай бэс загвар хувилбаруудтай авчаар ингээд хэлэхэд амар төвхтэй юм л. A Premium Towering Selection гэдэг нь 51 55 дээр л байгаа. 52 дээр болохоор A Premium л гэж байна. Яг өмнөх бүрсүүдээс шинжлэгдсэн юм нэг гүзөв шал өөр гүзэг тавьж өгсөн. Хойно болохоор гартаа болж өгсөн. Тэгээд дээрэс нь ерөнхий нэг машины доктор тал дээр бүр амар сайжруулалт хийж өгсөн. Хойно нөгөө одоо урталтаа хэвтээтэй байж тэнгууд хойно ч гэсэн хэвтээтэй болчихоо. Илүү доктортой болгоно л. Тэгээд дээрэс нь амаржинууд бас нэлээд дажгүй сайжирсан. Тэгээ урдаа болохоор өвлийн нөхцөлд урд радиаторыг автоматар хаадаг хавхлагтай болсон. Тэгээд давхар янгаас халаадаг халагч маань бас тодорхой хэмжээнд сайжирсан. Тэгээд давхар нэг давуу тал нь болохоор өвлийн нөхцөлд камерын коронавирус шиг парн дотор 12 вольтээр ажилладаг тэнтэй болж өгсөн. Тэг ингээ бодохоор уртлын радиатор 1 оноо. Тэгээд дахиад дотор байгаа тэн 1 оноо гэд 2 оноо нэмэгдэж байгаа. Бүр хамаагүй илүү төвшөндөө авчиж өгсөн машиныг. Тэгээд цахилгаан мотор коробер дээр болохоор шинжлэгдээд одоо энэ хибрид машины дараагийн шинэ нэр үеийн цахилгаан мотор энэ Bruce Tap дээр суурилагдсан байгаа. Тэр нь болохоор бүр илүү үр дүнтэй илүү ашигтай ажилладаг. Тэгээд яг ингээ өмнөх цагаар одоо яг өмнөх 30-аас харьцуулах юм бол хойно мосттой болж гин, хойно гартаа болж гин, хэлбэр үзэм сайжирч гин, гэрлийн цохол бүгд лед болж гин, хойно туузан ледтэй болж гин. Тэгээ урдаа болохоор хавхлагтай хүүтэйгээр оруулахгүй радиатор хаадаг болж байна. Дотроо болохоор winter package төр байдаг байсан. Одоо энэ камер кром дэр байдаг, бүх том машин дэр байдаг тэнийг салон дотроо энэ Bruce Tap загвар бол бүгд суулгацсан байгаа. Тэгээс амар давуу талтай болж байгаа. Яг одоо Монголын нөхцөл маань л өөрөө зам муутай өвөл болдог учраас яг авч нь бол арай жоохон амьдралд ойр хэрэгтэй.
авсан ч дараад нь харамсахгүй гэх юм бол 55-ыг л сон гэсэн үлж байгаа. Яг хөө 52 яг хөө үнэн үнэтэй учраас хүмүүс илүү гэж бодож иж болно. Тэр тухайн хүний хэрэглэнээс хамаарч байгаа. Ханы 50 км дотор цэнэглээд явчаа би бензин хэмэргүй байна гэж юм бол тэрнийг аваад унж болно. Гэхдээ буцаад нөгөө батарейны зардал батарей эвдэрх юм бол олон жилийн дараа эвдрэл үүсэх юм бол тэр том нүсэр батарей бас хөөрхөн мөнгөөр шатаах л баг. Тэгээ дээрээс нь литиум ион батарей арай үнэтэй өртөгтэй байх болов. Харин энгийн батарейтэй 55 батарей бол батарей модлаа гэд болохгүй бол комор наваад явах нүсрээ сая 500 бол. Ширхгээрэн солилог нэг ширхэг батарей ботхол 70,000 төгрөг л. Тэгэхээр бас арай амьдрал дээр юм болов. Тэгээ дээрээс нь өвлийн нөхцөл байна. Янз бүрийн бартаатай шавартай тийм жижиг тийм замын нөхцлүүд ямар ч проблемгүй туулах боломжтой. Тэгэхээр их даваа талтай. Тэгээс хөөрхөн өндөрлөгөө авчт юм билээ. Яг хөө тэгээ унж байгаа жолоочоос хамаарал л та. Наа чи ямар ууланд явах хэвээр машин юм уу гэж болно. Тэгээ хүн өөрөө унж чадах юм бол машиныг хаашиж авч явж болно. Түүнээс заавал нэг пүрүүс унахаар хотын хар заван дээр яваад байна гэсэн үг шүү дээ. Хаач явчихлаа. Зөвхөн жолооч л мэднэ хаана явах вэ? Хүмүүс заавал нэг джиптэй явахаараа нэг уулаар дээр гардаг ч юм уу тэгээ портанд явдаг гэж боддог байж болно. Гэхдээ унж байгаа жолооч өөрөө машинаа хөвдөхгүй. Сайн жолооддаг, портасаадыг сайн гаргаж чаддаг, тойрч чаддаг ч юм. Унж байгаа хүнээс ус их хамаардаг. Хичнээн 55 таа байлаа гэл хамаагүй джип шиг том чулуун болоод хийж явах бол бас машин чинь дисэхгүй шүү дээ. Доотлон матлымдаа зөксөр байгаа тэр чинь. Яг нэг тийм юу хүчтэй байдлал тутам өглөхөөс камерыг асуул нэг амир гологдоод өвлөгдөд байх юм байхгүй. Ер нь дэжиг юм шиг. Корон ч юм бол хаагуур хөтлөгчтэй. Корон яг ингээд нэртэй ингээд одоо гурван зэрэг 55 байна. Тэгээд камери 210 корон нэртэй цуг ингээд янз бүрийн байдлаар одоо миний явж байгаа замуудаар явах юм бол ер нь тийм намд орлох газрууд багтай газрууд дээр нөгөө ер маань явна. Харин пүрүүс 55 маань болохоор ер нь миний явах боломжтой явж байгаа замууд руу бүгдэн дээр гараад ирнэ. Харин нөгөө ер нь болохоор нэгдүгээрт намд нь хоёрдугаарт хойгоор хөтлөгчтэй машин бол өөд газар бас ер нь жоохон хэцүү хөндөр машиграад явчихсан гот хийргээ зогсож чинь камери болохоор бас авсан хүнд учраас урдаа бас нэлийн хийргэлт ихтэй явдаг. Яг коронавирус бол хамаагүй илүү камери тулгч дээр явдаг. Тэгээ энэ пүрүүс 60-ыг болохоор бүх хүмүүс бүгдээр 2000 мотортой гэж бодоод байгаа шиг байлээ. Тэгээ 1800-тэй загварн ч гэсэн байгаа пүрүүс 60 дээр. 2000-1800 хоёлаа байх. Тэгээ тухайн хүн алийг авч байна. Тэр тухайны сонголт болно. 1800 юу 2000 өгдөө гаднаас хараад ялах боломж байхгүй. Заавал мотор юм арлын дугаарыг харж ижил ялгана гэсэн үг. 1800 мотортой юу 2000 мотортой гэдэг. 2000 мотор нь яг жоохон чарлаж жоохон хаа зөндөртэй тэгээ арай жоохон илүү биеэр гаргадаг юм бэл. Илүү биеэр гарч байгаа болохоор нэг 56 мөр орчим илүү хүчтэй юм бэл. 1800 моторс. Зүгээр 55 цохор байна. 1460 кг хэмжинтэй. Дотор займаа ерөнхий мөтнөл юм битэй байна. За. Тэгэхээр 120 кг хэмжинтэй гэж хойд батарейны чинь 8 кг. Энэ болохоор багажнаас тодорхой хэмжээний бас юу эзэлждэг. Багтаамжиг. За энэ болохоор 51 цагаар 1380 кг хэмжинтэй. За энэ болохоор 52 байна. 52 болохоор 1530 кг хэмжинтэй. Яг уртын хэвд болохоор нэг жоохон урт богны зүрх үүсэж байгаа. Тэр нь болохоор зүгээр нэг урд көпр хойд көпр дээр л нэг жоохон зүрх үүсгэж байгаа. Тэг маш бага зүрхэлтэй зүрх. 2.5 см. Нэг 7 см л урт юм байна.
7 см гэхээр нэг урд купер дээр 3.5 см, хойд купер дээр нэг 3.5 см. Жохон урт болгож явах гэсэн. Түүнээс бол яг машины дугуй хоорондын зай гүйцүүн томорсон юм биш. Зүгээр нэг купер нэг тийм жижиг деталууд байдаг шүү дээ. Тэднэр дээр л юм жоохон урт богны зүрх үсгэж. Түүнээс машины гүйцүүн одоо нэгнийх нь төмөр нь одоо яг энэ үндсэн гүйцүү арьсан сунаад уртулсан юм бол биш. Зүгээр нэг купер урд купод багаж гэрэл хойд купер багаж гэх ийм жижиг юм дээр л юм зүрх үсгэж. Түүнээс машин нь бол одоо энэ дугуй хоорондын зай 2700 мм багш. Тэрнийг нэг нь уртуулаад нэг нь 2777 болцсон юм бол биш. Яг ижлэг. Тэгэхээр явдал маань дугуй хоорондын зай маань өөрчлөгдөөгүй, дээрээс нь төмөр гүйцүү маань хүнд болоогүй учраас одоо нэг нэрээ жоохон ингэн төмөртэй, нэг нэрээ бүх, нэг нэрээ хэврэг гэсэн тийм ойлголт бол байхгүй. Зүгээр жингийн зүрх үсгэж байгаа нь зөвхөн 52-ын батарей л байгаа. Батарей нь өөрөө 8.8 кВт. Хамаагүй хүнд чинтэй батарей байгаа гэсэн 120 кг. Тэгээд яг ерөнхийдөө 52-ыг их сайн 55-аас илүү гэж яриад байгаа. Яг үндэ бол илүү дутуугээд байх юм байхгүй. Үнэхээр илүү дутуу ярих юм бол 55 нь илүү. Ягаад илүү юм бэ гэвэл энгийн батарейтай дээрээс нь бага төвөд нь 51 50-тайгаа яг ижлэхэд чинь. Тэгээд тулах чадварыг тоол илүү. Явдлын хувьд болохоор 52-аас арай жоохон гатуу, хойно л гатуу, урт нь бол яг ижлэхэд чинь. Хойно гатуу болж байгаа шалтгаан нь болохоор 70 кг зүрх үсэж байгаа. Хэрвээ 55 дээр хойно 60-ийн 350-д ачаа явах юм бол ижлэх юм болно гэсэн. Тэр нь машин ямар нөхцөлд хамгийн бага идэх юм бэ гэвэл жин хөнгөн багцсан бол машин бага иддэг. Гэхдээ энэ пүрүүснүүд минь хөнгөн бол биш. Тэгээ хүнд болчиход байгаа. 55 маань болохоор жин өмнөх цагууруудаасаа бүр хамаагүй хүнд, бараг 100 кг-аар илүү хүнд жинтэй биш болцсон 55. Энэ сайгаас болохоор нэг 90 кг-аар хөнгөн маань гэсэн сайгаас. Тэгэхээр чи амар хүнд жинтэй пүрүүслээд 1800 тавтардаг. Тэгээд хүмүүс өөрсдийнхөө бодлоор алийг авч нь өөрсдийн үнний зүрх бол батарейн дээр үсэж байгаа. Түүнээс машины төмөрөн дээр үнийн зүрх үсгээгүй. Машины дотор салон хийц, сандал мандалтай чанар дотор чанар одоо ерөнхий хийсэн эслэлээр чанарын ялгаа үсгэж үнийн зүрх үсгээгүй. Зөвхөн батарейн дээр үнийн зүрх үсэж байгаа. Хүмүүс л болохоор тэр батарейн дээр нь ерөнхийдөө үнийн зүрх үүсэж чинь гэж ойлгож чадахгүй. Энэ хийцэн ерөнхий машин дээр үнийн зүрх үүсэж чинь гэж ойлгоод байгаа шүү. Батарей нь литиум ион болоод илүү олон батарей ашиглаж байгаа учраас үнийн зүрх үүсэж байгаа шүү. Түүнээс зүгээр нэг юунес одоо энэ машины гүйцүүний төмрийг нэмгэлчлээ гэдэг үнийн зүрх үүсэж байгаа юм биш. Энэ гэрэл мэрэлийн хойд нэг хийсэн юмнууд дээр үнийн зүрх үүсгээд байгаа юм биш. Зөвхөн батарейн дээр үнийн зүрх үүсэж байгаа. Тэгээ нэг урд 52-ийн урд гэрлийг илүү тодсоно гэдэг. Нэг илүү тодслаг төсрөөл нэг 20-30%-аар л тодсон үз. Тэрнээс илүү дэшээ илүү тодсох боломжгүй шүү дээ. Яг загварын харахаар арай яг хүмүүст нэг олон гэрэлтэй арай гоё харагдаж ин л гээд байгаа гэхдээ загвар нь тэгээд одоо нэг амар нөлөө байх юм уу? Хойд хилмэлэн готоож бутаагаал дундуур нэг ороод ирсэн. Тэгэл яг нэг гадна загвараасаа болоод нэг үнийн зүрх үүсч гэж бодож иж магадгүй илүү гоё загвартай болохоор үнэтэй өгч иж магадгүй зөвхөн батарейн дээр л үнийн зүрх үүсэж байгаа.